Сайн байцгаана уу багш нараа. Та бүхэндээ эдүүтэн хичээлээ хэрхэн ордог талаар бяцхан зөвлөмжийг хүргэж байна. За эдүүтэн хичээлийг орохын өмнө ангидаа цахим орчин бүрдүүлсэн байх хэрэгтэй. Манай анги ухаалаг самбартай, интернеттэй, мөн сурагчдын тоогоор таблет ашиглан цахим хичээлээ явуулдаг байгаа. За эдүүтэн нэг хичээл бол шинэ хичээл биш. Өмнө нь үзсэн сэдвийн дагуу баттгах дасгал даалгавар ажиллагаараа онцлогтой. Ингээд бид хичээл эхлэхийн өмнө 2-3 минутын хугацаанд багш сэргээн санах дасгал хийлгэж олно. Мөн цээж тоолол хийлгэнэ. Дараа нь бүх сурагчдаа хичээлдээ оролцоход бэлэн байгаа хэсгэд хяналт тавина. Ингээд тухайн өдрийн хийх сэдвэнээснээр хүүхдүүд маань хичээлээ эхэлдэг. Та хүүхдүүд хичээлээ эхэлсний дараа багш дундуур нь яваад бүгдээрээ орсон байна уу үгүй юу гэдэгт хяналт тавьдаг байгаа. За сурагчийн хичээл зүтгэл гэсэн хэсгээсээ бүх хүүхдүүдээ хянаад хэдэн минутын туршид даалгаврын хэдэн хувийг гүйцэтгэж байна, хэн удаашралтай явж байна, хэн дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна гэдгийг хянаад хүүхэд олгон дээрээ очиод дэмжлэг үзүүлээд анхаарад хамтран ажилладаг байгаа. За сурагчийн хичээл зүтгэл хэсгээ тогтмол хянснаар хүүхдүүдтэй туслах бүрэн боломжтой. За ингээд хичээлийн явцад 15-аас 20 минут тутамдаа хүүхдүүдийнхээ нүдийг амрааж дасгал хийлгэж олно. Мөн заавар зөвлөгөө өгнө, дэмжлэг үзүүлдэг байна. За мөн хүүхдүүдтэй ялгаатай түвшний нэмэлт даалгаврыг нээж өгч болно. Төрүүлээд дууссан буюу дасгалаа хийсэн хүүхдүүдтэй ялгаатай түвшний даалгаврыг нэмэлтээр нээж өгдөг. Суралцах урсгал гэсэн хэсгээс хүүхдүүд маань хялбар даалгавар сонгоно хийж олно. Хялбар даалгавар нээж өгөх хүүхдүүдэд сонгоод нээж өгч олно. Мөн зорилттой даалгавар хийх хүүхдүүдэд сонгоод нэмэлтээр ялгаатай түвшний даалгаврыг хийж өгдөг. Мөн төрүүлж дууссан хүүхдүүд бусад найзуудтай туслаад хамтран ажилладаг байгаа. Та ингээд хичээлийн төгсгөлд сурагчдаа урамшуулна, баяр хүргэдэг. Мөн хүүхдүүдтэй нээгдээгүй даалгавар буюу одоо эндээс харахад 31 даалгавраас 30 даалгаврыг ангид хийсэн байгаа бол нээгдээгүй нэг даалгаврыг нээснээр тэрийг гэртээ үргэлжлүүлэн хийх боломжийг олгодог. За эдүүтээ нэг хичээл маань багш сурагчдын хувьд маш их үр дүнтэй хичээл болж чадж байгаа. Сурагчдын маань хувьд идэх зүтгэл нь маш ихээр нэмэгдэж байна. Цээж тоолол буюу цээжээр бодох чадвар нь нэмэгдэж байна, сайжирч байна, хурдан сэтгэдэг болж байна. Бие биедээ тусалдаг, багаар болон хамтарч ажиллах чадвар нь нэмэгдэж байна. За үнэлгээний ойлгомжтой тул маш их урам авч байна. Олон төрлийн даалгаврыг хийснээр чадваржиж байна. Хамгийн чухал нь хүүхдүүд маань аз жаргалтайгаар математик чадвараа хөгжүүлж байгаамаа. За багш бидний хувьд хичээлийн бэлтгэл хийх, хичээлээ төлөвлөх, мөн хичээлээ заасны дараа 40 сурагчдынхаа дэвтрийг засаад, үнэлээд, анализ хийх зэрэгт 1 цагийн хичээл дээр доор хаяжил 5-аас 6 цагийг зарцуулдаг бол энэ 5-6 цагийг бид бүхэн эдүүтэн хичээлээр хэрэгжүүлснээр хэмнэж байгаамаа. Мөн хичээлийн анализ, хичээл зүтгэл хэсгээсээ хүүхэд олгон дээрээ нэг үрчлэн очиод байх шаардлагагүйгээр анхаарч ажиллах шаардлагатай сурагчдаа шууд олж хараад дэмжлэг үзүүлэх боломжтой байгаа нь маш чухал байгаа. Мөн хүүхдүүдтэй ялгаатай түвшний даалгаврыг сурагчаа яг сонгоод нээж өгдөг нь биднэрт маш чухал байгаа. Мөн сурагчдын хичээлийн явцыг багаар болно, анги нийтээр болно, ганцаарчилсан байдлаар дэлгэрэнгүй хянаад явах боломжтой. Ингээд бас хүүхдүүдийнхээ эхэлсэн, дууссан, даалгавар гүйцэтгэсэн хугацаа зэргийг хянаад явах нь ийм олон ач холбогдолтой байгаа шүү.
Ингээд багш нар та бүхэндээ улам их амжилтыг хүсье. За баярлалаа, баяртай.